салааднаас ч бага калоритой хоол орлуулагч уургийн ундаа TechFit Monster 2022 оны 11 сарын 30-ны өдөр Athena Strand гэх охины гэрт нэг илгээмж хүргэгдсэн. За тухайн хүргэлтийн хайрцаг дотор Athena-гийн зус сарын баяраар тусгайлан хүссэн Barbie хүүхэлдэйнүүд байсан. Харамсалтай нь тухайн хүргэлтээ задалж дамжаагүй алга болсон хэрэг гарсан. За яагаад гэхээр Athena-г бол нэг аимшигтай хүн хулгайлаад аваа явсан. Хүргэлт хийсэн хүн илгээмжийг гэрийн гадна үлдээгээд явуулгүй 7 настай Athena охиныг машиндаа суулгаад аваад явчихсан байсан. За тэгээд тухайн хүний нэг төсөөлөөгүй зүйл нь юу байсан гэхээр энэ бүх үйл явдал тэр чигтээ бичигдэж машины доторх камерт дүрснээс гадна дуун хүртэл бичигдээд эцэстээ энэ бүхэн хэрэгтнийг илрүүлэх цаашлаад шүүх хурал дээр ч гэсэн ашиглагдах хамгийн том нотлох баримт болж чадсан. За бичлэгийг шүүх хурал дээр үзүүлэх үеэр алуурчны хамгийн ойрын хүмүүс хүртэл жигшгэд хүрсэн юм байна. За өнөөдрийн ярих энэ кейсийг сонсоод магадгүй та бүхэн алуурчныг ойлгохгүй бас итгэхгүй хэмжээнд хүрэх байх гэж бодож байна. Том болоод Viking гүнж болно гэж мөрөөддөг байсан бяцхан охины тухай бас Texas-ийн нэг жижигхэн хот бүхэлдээ цочирдсан тухай түүхийг одоо та бүхэнд дэлгэрэнгүй ярьж өгье. За хэрэг явдал 2022 онд болсон ч гэсэн гэмт хэрэгтэн сая хэдхэн хоногийн өмнө цаазын ял сонссон учраас сошиал медиа дээр энэ хэргийн талаар маш их газар авцсан мэдээлэлүүд хаасайгүй тарцсан байгаа юм билээ. За 2022 оны 11 сарын 30-ны өдөр оройн хоолны цаг болохын өмнө Lizzie гэдэг эмэгтэй 2 охиноо дуудсан. За тэгсэн чинь 3 настай охин нь орж ирсэн ч гэсэн 7 настай Athena бол ирээгүй. За эхэндээ Lizzie бол ерөөсөө тийм сонин санагдаагүй байгаа. За яагаад гэхээр Athena ер нь нуугдж тоглох айгуу дуртай. Нэг газар нуугдчаад ээж нь олох байх гэж хүлээж байгаа гэж бодож исэн. За тэгээд өрөөнд нь яваад орсон чинь байгаагүй юм байна. Гэрийнхээ хаасайгүй хайгаад ерөөсөө байхгүйгаас гадна ямар ч дуу чимээ гараагүй. Тэгээ Lizzie дотор нь жоо сонин болоод эвгүй мэдрэмж төрж эхэлсэн. Эмэгтэй хүний бас их болсон хүний зөн совин гэх юм уу хаасайгүй ингээд хайж авах үеэрээ бүрч их сандарч эхэлсэн юм байна. Athena ер нь ээжийнхээ өгөнд ордог айгүй тийм сэргэлэн хариуцлагатай ерөөсөө тэгж удаан хугацаагаар хэлж ярихгүй явцдаг төрлийн хүүхэд бол биш байсан. Тийм болохоор Lizzie гадагшаа гараад үүдний хэсэг Athena-гийн үргэлж тоглож идэг хэсгүүдээр яваад шалгасан ч гэсэн хаанч байгаагүй гэрийнх нь ойролцоо саяхан хүргэгдсэн болтой нэг илгээмж бол харагдсан ч гэсэн задлаагүй тэр нь хിവэрэ байсан. Охиныхоо үргэлж тоглох дуртай байсан том модны орчмыг шалгасан ч байгаагүй. За ингээд ямар ч сураггүй охин алга болсон байсан. Сандарч байгаа сүулдэ бол айж эхэлсэн. Тэгээд оройны 18 цаг 41 минутанд яаралтай тусламжийн дугаар руу Lizzie залгасан. За энэ мөчөөс хойш Texas мужийн Paradise гэд хот баг үрд шахуу өөрчлөгдсөн гэж хэлж болно. Athena болохоор маш тийм сэргэлэн, бүтээлч, зураг зурах, бичих бас будах дуртай. Өөрийн гэсэн зан ааштай, эрч хүчтэй, бодсон зүйлээ чөлөөтэй илэрхийлээд ярьцдаг, гэрийн даалгавраа хинээрч хилүүлэхгүй хийчдэг, гэрийн ажилд тусалдаг, ямар нэг том асуудал үүсгдэггүй хүүхдээсэн болохоор өөрөө дураараа тэгээд алга болох хүүхэд биш гэдгийг ээж нь бол мэдчихсэн байна. Тэгэх шалтгаан ч гэсэн ер нь бол байгаагүй. За алга болохоос өмнө тэр бол Texas мужийн Paradise гэдэг жижигхэн хотод аав Jacob, хойд ээж Lizzie, бас 3 настай дүүтэйгээ хамт ингээд дөрүүлээ амьдардаг байсан юм байна. За охины төрсэн ээжийг нь болохоор Madeline гэдэг. За энэ хүн ч гэсэн охиныхоо амьдралд бол маш тийм ойр байдаг. Хэдийгээр салсан ч гэсэн экс нөхрийнхөө гэр бүлийнхэнтэй дотн харилцаатай байдаг байсан юм. Гэхдээ Madeline гэдэг эмэгтэй өөрөө нэлээд тийм хүнд өвчтэй байсан болохоор охиндоо өөрийн чадлаараа туслаад аав нь бас ингээд хойд ээж нь бол хүмүүжилт нь үргэлж анхаарна гэд хоорондоо харилцсан тохиролцсон байсан. Ингэснээрээ Athena болохоор тухайн Paradise гэдэг жижигхэн хотод амьдрах шийдвэрийг гаргасан юм байна. За энэ жижиг хот бол яг ийм нэршгэ газар байсан. Fort Worth гэд хотоос баруун тишиг ойролцоогоор 100 км-ийн зайд байрладаг. Хэдхэн 100 хүнтэй маш тийм үзэсгэлэнтэй байгальтай жижигхэн суурин байдаг. Тийм болохоор энэ газар хүн болгон бие биенээ бараг таньдаг. Угаасаа ингээд цөөхөн хүнтэй болохоор даргагүй байсан баг. Тэгэхээр буцаад хідүүлээ охины алга болсон цаг үе рүү очие. Lizzie бол цагдаа нарын эрхийг хүлээж авахдаа ойр хавийнхаа хүмүүстэй холбоо барихаар шийдээд
ердөө хэдхэн минутын дотор гэхэд хүмүүс ерөнхийдөө бол бүх ажлаа хаяад Атенаг ингээд хайхаар хүрээд ирсэн. Цагдаа нар ирсэн ч гэсэн нөхцөл байдал бол харамсалтай дээрдэггүй. Орой болох тусам хүмүүсийн одоо ингээд найдвар нь багасаад айдас нь одоо улам бүр ингээд нэмэгдсэн гэж хэлж болно. За тэгээд шөнө болоход цагдаа нар бол бүрэн хэмжээний эрен хайх ажиллагааг зохион байгуулад маргааш нь одоо үүрээр гэхэд албан ёсоор эхлүүлэхээр болсон юм байлээ. За 2022 оны 12 сарын 1-нд Wise County Sheriff's Office, Texas Rangers за тэгээд Fort Worth-ийн цагдаагийн хилтээс замын эргүүлийн алба болон байгаль хамгаалагчид энэ эрж хайх ажиллагаанд болоод бүгдээрээ нэгдэж одоо ажиллаж эхлэхээр болсон юм билээ. За тэгээ орон нутгийн одоо хүмүүс 7 настай охин алга болсон гэдгийг сонссон даруйдаа ингээд 200 гаруй хүн туслахаар ирсэн байгаа. За тэгээ тэд бол хоо дагуулж, мотоцикл, дөрвөн дугуйт, нисдэг тэргээр хүртэл одоо ирсэн. За мэдээж нөхцөл байдал бол энэ үеэр маш тийм эмх замбраагүй одоо хүн болгоо ингээд дор бүрний айгу завгүй байдалтай болж эхэлсэн. За тэгээ олон зуун одоо сайн дурынхан цагдаа нартай хамтарч Атена охиныг хайж исэн ч цаг хугацаа өнгөрөх тусам харамсалтай нь ингээд түүний одоо ямар ч ор сураг ингээд ерөөсө гараагүй. За тэгээ дахиад нэг шүн болсон. Бүтэн өдрийн хайлт одоо дуусах хүртэл цагдаа нар яг юу болсон талаар бол огт тодорхой ойлголтгүй хэврээ байсан. За гэхдээ дараагийн өдөр оройны одоо 8 цагийн орчимд бол эрен хайх ажиллагаа одоо хамгийн аимшигтай байдлаар төгссөн юм байна. За Атенагийн гэрээс ойролцоогоор 9 милийн зайд Bobo Crossing гэдэг нэртэй гүүрний орчимд за хөрш Boyd хотын ойролцоох Trinity гээд голын одоо гүйхэн хэсгээс бяцхан охины цогц нь олдсон. За удалгүй тухайн одоо цогц нь бол Атенагийнх болох нь тогтоогдсон юм билээ. За түүнийг бол гүүрний ойролцоо хайсан юм шиг байдалтай бол харагдчихсэн. Би энэ болохоор ингээд нөгөө голын шавар лаг ургамлаар ингээд бүрхэгдсэн байдалтай байсан. За мөрдөгчд болохоор ингээд охины толгой, хүзүү, цээжин дээр нь хөхөрсөн шарах байгааг бол олж харсан. Тэгээд мохой зүйлээр тийм цохиулсан шинж тэмдэг бас хумсан доор нь тийм хатсан цус байгаа гэдгийг нь тогтоосон юм билээ. За тэгээд тухайн мөчөөс эхлээд энэ хэрэг бол бүр мөрсөн өөрчлөгдсөн байгаа. Энэ цагаас хойш бол одоо нөгөө алга болсон хүний хэрэг биш. Алуурч нь одоо хүртэл ингээд сул чөлөөтэй явж байгаа. Ааллагын гэмт хэрэг болж хувирсан. За гэхдээ мөрдөгчдөд нэг том асуулт бол тулгарсан байгаа. Тэдэнд бол сэжиглэх тодорхой хүн тухайн үед огт байгаагүй. За тэгээд энэ аав нь нөгөө Джейкоб гэх хүн байсан шүү дээ. Тэр хүний одоо ингээд гэр бүлийнхэнд нь дайсагнаад байсан хүн ерөөсөө байдаггүй. Хин нэгэнтэй асуудал үүсгэсэн удаа ерөөсөө байхгүй. Ихэнхдээ ингээд нам гүмхэн одоо өөрсдийнхөөрөө амьдардаг маш тийм энгийн амьдралтай хүмүүс байсан. Ерөнхийдөө бол хөршүүд нь энэ гэр бүлийнхнийг айгүй тийм сайн хүмүүс гэж тодорхойлсон. За тэгээ тийм болохоор одоо тэдний амьдардаг байшин руу буюу Атенагийн одоо гинэт алга болсон тэр мөчийг нь ойлгохын тулд гэрлүүн ямар ч байсан очие гэж шийдсэн байгаа. За тэгээд очиж үзэхэд бол үүднийх нь тавцан дээр исэн илгээмжийг яг хэн хөргөж өгсөн гэдгийг бол тухайн одоо айлын ямар ч хүн нь хараагүй байсан юм билээ. Тэгээ бодсон зүйл нь юу байсан гэхээр тухайн хөргөлтийг одоо хөргөлт хийдэг ямар нэг жолооч ингээд тэр газар аваачиж тавьсан бол одоо машинд нь камер байсан байж магадгүй. Тэгэх юм бол мөрдөн байцаалтанд нэлээд тийм тус болох байсан гэж бодож исэн юм билээ. Илгээмжийг нь шалгаад үзсэн чинь одоо мэдээж ингээл бүх илгээмжин дээр угаасаа шошго хаяг энэ төр байдаг болохоор тэрийг нь FedEx компани жолоож хөргөж өгсөн болохыг нь шууд олж тогтоосон. Энэ бол мөрдөгчдийн олсон одоо хамгийн ихний тийм томоохон сэжүүр байсан байгаа. Яг тухайн үед мөрдөгчд болохоор энэ сэжүүр бүх хэргийг ингээд оронгоор нь эргүүлэх хэмжээний зүйл гэж огт мдээгүй байсан. За тэгээд хэд бол одоо илгээмж хүргэлттэй холбоотой хүмүүстэй ярилцаад тухайн ирчгсэн байсан хүргэлтийн маршрутыг мөрдөж шалгасны дараа FedEx компанитай одоо гэрээтэй ажилтдаг хүргэлтийн компанийг тогтоож чадсан юм билээ. За тэгээд тухайн чиглэлд буюу одоо энэ Атенагийн амьдардаг байсан гэрлүүн хүргэлт хийсэн жолооч нь 31 настай Tanner Horner гэдэг хүн байсан нь бол тодорхой болсон юм билээ. Гэхдээ хэрэг дөнгөж одоо ингээд хүн амны хэрэг гэдэг нь тогтоогдоод маш тийм эмзэг үе дээрээ байсан болохоор мөрдөгчд бол эхэндээ энэ хүнтэй шууд холбоо барихгүй байхаар шийдсэн юм билээ. Тэрний оронд хүргэлтийн офисын менежерээр нь одоо тэр Tanner гэдэг хүн рүү залгуулад цагдаа нар хажууд нь сонсож суухаар одоо ингээд ярилцсан байгаа юм л та.
За ингэснээрээ бол жирийн ажлын шалгалчийг тухайн хүнд ингэж санагдуулах тийм зорилготой байсан юм байна. За тэгээ утасны ярианы үеэр менежер нь тухайн Танер гээд залуугаас Атанагийн гэрлүүн хүргэлт хийсэн маршрутын талаар санаж байгаа эсхийг нь асуусан юм байлээ. За тэгсэн чинь Танер болохоор тэр хаягийг ерөөсөө би танихгүй тийшээ явж байгаагүй гэсэн зүйлийг хэлсэн. Тэгээ хамгийн хачирхалтай нь юу байсан гэхээр тухайн компани бүртгэл дээр нь илгээмжийг хүргэгдсэн гэж ерөөсөө тэмдэглээгүй байсан. Хүргэчих юм бол нэг юм хүргэгцэн гэсэн тийм горимж шилжүүлдэг тусгай юм аппарат байгаад байдаг шүү дээ. Тэрийгээ ерөнхийдөө ажилуулаагүй байсан гэсэн. Гэхдээ Лизи тухайн орой үүднийхэн тавцан дээр хайрцаг байсныг бол өөрийн нүдэрээ харчихсан байсан. За тэгэхээр Танер болохоор тухайн маршрутад томилогдоод илгээмжийг яг хүргэгцэн гэж бүртгээгүй юм бол яг яаж Атанагийн гэрлөө очисын тэрийг нь мэдхийн тулд бүр яалтчгүй дараагийн ээлжинд бол Танер гэд хүнтэй нүүр тулж уулзах хэрэгтэй гэж үзсэн юм байна. За гэхдээ цагдаа нар Танертай очиж уулзахаас өмнө энэ залуу яг хин ерөнхийдөө ямар хүн гэдэг талаар мэдээлэл авахаас хэрэгтэй баг. За ингээд цаасан дээр харахад бол Танер энгийн л хүн шиг харагддаг. Ерөнхийдөө бол гим хоргүй зүгээр л ажиллаа хийгээ явж байгаа залуу шиг харагддаг гэсэн үг. За тэгээд хэрэг болох үеэр Танер болохоор FedEx-ийн хүргэлтийн жолоочоор ажиллаж исэн найз бүсгүй. За тэгээ нэг настай хүүтэйгээ ингээд хамт амьдардаг байсан юм билээ. Гэхдээ энэ хүргэлтийн ажил бол энэ хүний мөрөөдөл байсан гэж хэлэхэд бол айгүй хэцүү. Яагаад гэхээр Танер өөрийгөө хүргэлтийн жолоочоос илүү тийм дуу хөгжимд сонирхолтой тэр чиглэлээрээ явахыг хүсдэг хүн байсан юм байна. За интернет орчинд түүний Commit and Conquer гэдэг нэртэй альтернатив хамтлагтайгаа тоглож байгаа тийм зургнууд нь хүртэл байт юм бэлээ. Гэхдээ ийм мөрөөдөлтэй байсан ч гэсэн бодит амьдрал нь бол түүнийхээ хувьд илүү тийм хүнд байсан гэж хэлж болно. За энэ гэр бүл болохоор мөнгөний бол нэлээд их тийм асуудалтай. Өөрсдийн гэсэн гэр орон байхгүй болохоор их нэртэйгээ тэгээ хүүхдтэйгээ хамт Lakeworth орчимд байдаг. За ээж аавынхаа эдлэн газарт нь хамт амьдардаг байсан юм бэлээ. За гэхдээ яг үндсэн байшин дотор нь бол ингээд ээж автагаа хамт амьдардаг биш. Харин арт талд нь найдаг нэлээд тийм хуучирцсан тийм айгу жижигхэн байшинд ингээд амьдардаг байсан юм байна. Мөрдөгчд энэ хүний өнгөрсөн амьдралыг ухах тусам Танер гээд энэ хүн үнэндээ хэр их аюултай байж болохыг ойлгож эхэлсэн. За түүний ээж нь сүүлд ярихдаа Танер төрхөөс өмнө өөрсдийнхөө амьдрал маш хэцүү байсан талаар бол ярьсан байдаг. За тэрэнд нь болохоор ингээд мансууруулах бодисын хамаарал маш тийм хүнд уурт ажлын цаг бас жирэмсэн байх үедээ арх их хэмжээгээр хэрэгжилж исэн гэсэн тийм зүйлүүдийг ярьсан байна. Танер бол өсгийн хэрээр ээж нь түүнийг бусад хүүхдүүдээс арай өөрөөр ингээ хүүхдийн хөгжил гэж байдаг шүү дээ. Тэр нь арай өөр байгааг ер нь бол анзаарсан байна. За тэгээд хожим нь болохоор түүнд Autism Spectrum Disorder Level 1 буюу өмнө нь Asperger-ийн хам шинж гэж нэрлэгддэг тийм эмгэгээр онцлогдчихсэн талаар ярьсан. За бас сэтгэл готролтой нийгмийн харилцааны асуудалтай удаан хугацааны турш сэтгцийн тийм айгүй гутран айгүй хэцүү үеүүдтэй байсан гэдгийг бол дурдж ирсэн. Гэхдээ тодотгож хэлмээр байгаа зүйл нь гэхээр яг энэхүү энэ эмгэг өвчин зовлон сэтгцийн өвчин энэ гэж яриад байгаа нь Athena гэд 7 настай охинд юу тохиолдсныг тайлбарлахгүй зөвтгөх арга ерөөсөө байхгүй. Сэтгцийн асуудал сэтгэл зүйн шаарах эсвэл нейро онцлогтой олон хүмүүс хизээч ингээд бусдад бол хор хөнөөл хүргдэггүй. Харин Танерийн хувьд болохоор яг иймэрхүү халахвчиг зүйл байгаад байгаа боловч дотор нь бол илүү тийм хэцүү, илүү хар бараан зүйлүүд нуугдж байгаа юм шиг санагдахаар тиймэрхүү дүгнэлт хүмүүс гаргацсан байгаа юм л та. За тэгээ удалгүй мөрдөгчд бол яг тухайн 11 сарын 30-ны өдөр Танер болохоор Атанагийн гэрт хамгийн сүүлд хүргэлт хийсэн хүн болж таарсан. Тэгээ мэдээж энэ нь бол араасаа асар олон асуултыг дагуулсан байгаа. Тэгээ хамгийн ер нь бол с ิจ гтэй хүнийг энэ Танер гэж бодож исэн болохоор хойноос нь хэсэг хугацаанд мөрдөж мөшгөж эхэлсэн юм байлээ. Маршрутыг нь шалгаад хаагур явдсан байна. За явж явах үедээ юу хийдэм байна гэдгийг нь харж байж агаад за тэгээд цагдаа нар бол ингээд өөр дээр нь төхөж өчсөн байгаа юм л та. За тэгээд төхөөд өчсөн чинь тэр бол үнэхээр тийм гайхсан байдалтай түүнтэй ярилцах гад ингээд очиж байгаа гогт ойлгоогүй юм шиг царайтай зогсож исэн. За гэхдээ сүүлд нь бол тэр ярихыг зөвшөөрөөд тэр мөчөөс хойш бүх зүйл өөрчлөгдсөн байна. За яагаад гэхээр Танер болохоор эхэндээ тухайн Athena Strand гэдэг охины гэрт илгээмж хүргэснээ ерөөсөө санахгүй байна гэж хэлж исэн мөртлөө
гинт ингээ байж ийсэн за би санаад эхэлчлээ гэд яриад эхэлсэн билээ. Түүний хэлснээр бол илгээмж одоо хүрэж явах үедээ тэр айлын эдлэнгийн цахад үл таних нэг тийм ван зогсож явахыг харсан гэдгийг хэлсэн. За тэр хүргэлтээ одоо ердийн хийдгээрээ хийсэн ч гэсэн буцах самдаа бол санамсаргүй байдлаар нэг мод мөргсөн тухайгаа ярьсан. За тэгээд тухайн үед болохоор одоо хүргэлт хийснээс хойш дараагийн хүргэлт хүртэл 30 минутын зай байсныг аль хэдийн цагдаа нар бол мэдчихсэн байсан. Тэгээ энэ талаар нассан чинь та нар болохоор яг тухайн үед ингээд би энэ гинт муудаад замын хажуу руу зогсож байгаад бүр айгүй удаан бөөлжсөн гэж тэрийгэ тайлбарласан. Тэгээд яг иймэрхүү төрлийн яриа хийж явах үеэрээ тэр бол нэг маш жижигхэн зүйлийг одоо тэр чигт мартчихсан байсан. За тэр нь юу байсан гэхээр одоо ингээд бүх FedEx хүргэлтийн машинууд дотроо ингээд камертай байд юм байна л та. За тэгээд тухайн камер нь зөвхөн ингээд дүрс бичих биш, дууг ч гэсэн одоо ингээд давхар бичдэг юм байна. Мөрдөгчд бол тухайн бичлэгийг үзэх үеэр та нарын амьдрал бол үндсэндээ дууссан гэж хэлж болно. За яагаад гэхээр одоо тухайн одоо ингээд нөгөө хар цагаанаар л бичсэн байгаа юм л та. Тэр бичлэгэн дээр яг тухайн одоо нөгөө ваны арт талд нь Athena Strand гэдэг охин бол байж байгаа харагдсан. За тэр бичлэг дээр та нар бол машины ард зогсоод Athena охиныг өргөөд тутагшин оруулаад хаалгыг нь хааж байгаа гэдэг нь тод харагддаг. За тэгээд хэсэг хугацааны дараа бол чамайг орилоод тах юм бол би гэмтэн шүү. Одоо I will hurt you өнтер гэж хэлсэн байгаа байхгүй. Тэгээ нөгөө Athena охин болохоор мэдээж айгаад бүр ингээд яг яахаа мэдэхгүй айгу бодолсон байдалтай та хүн хулгайлдаг хүн юм уу гэж асуусан байгаа. За тэгээ дараа нь болохоор та нар камерыг одоо ингээд дүрсийг нь одоо угаасаа бичээд байгааг өөрөө мэдэнгүүтээ бүтээгээд дүрс нь тэр дороо бол ингээд тасарчдаг. Гэхдээ аудио бичлэг нь бол үргэлжилсээр байсан. За дараа нь болсон зүйлсийг мөрдөгчд бол одоо маш тийм гүн зочирдмоор зүйл гэж тодорхойлсон байсан. За тухайн аудио бичлэг бол Athena охин машинд ямар ч тийм гэмтэлгүй орсон мөртлөө тэндээсээ ол тэр хിവэрэ гараагүй тодорхой харуулж ирсэн юм билээ. За яг үннийг хэлэхэд бол тэр бичлэгийг одоо тэр чигт нь хин нэгэн одоо сонсох юм бол уурлахгүй байхын аргагүй бүр үнэхээр одоо аимшигтай байсан гэдгийг бол дурдсан байдаг. Мэдээж энэ одоо бичлэгийг бол хүн болгонд ил тодор харуулаагүй, бас сонсуулаагүй. За 2022 оны 12 сарын 2-нд Athena охин алга болсноос ердөө 3 хоногийн дараа хүн хулгайлсан болон ингээд аллахын хэрэгт сэжиглээд баривчилсан юм байна. За түүний барьцааны мөнгийг болохоор 1.5 сая $1 гэд тогтоосон болохоор шүүх хурал хүртэл үндсэндээ бол шоронд хоригдохоос өөр угаасаа аргагүй болсон. За гэхдээ шүүх хурал эхлэхээс өмнө маш олон тийм итгэмээргүй зүйлүүд одоо болсон юм билээ. За мөрдөгчд бол тухайн аудио бичлэгээр бас задлан шинжилгээгээр үндсэндээ Athena-г гэмтээж бас алсан хүн гэдгийг бараг л 100% баттай мэдэж авч болж чадсан. Гэхдээ байцаалтын үеэр түүний ярьсан түүх дахин одоо өөрчлөгдөжсэн. За түүний хэлснээр бол тэр ухарж авах үеэрээ ингээд Athena охиныг санамсаргүйгээр машинаараа мөргөцсөн. Тэгээд мөргөцсөн гэдгээ мэдснийхээ дараа Athena гэрлүүгээ гүйж ороод аавдаа хэлчихвээ гэж айсан учраас сандарсандаа тэр охиныг бол хулгайлах гэсэн тийм галзуу шийдвэрийг гаргасан гэж ярьсан. За дараа нь тэр болохоор замын хажууд зогсоод Athena охиныг хүзөөг хугалах гэж оролцсон. За тэгээ бүр ингээд нүцгэн гараараа одоо боомлсон гэж мэдүүлсэн юм билээ. Бас түүнийг асныхаа дараа хувцас бас өрг хүчийг нь хурдны зам дагуу явж байхдаа хайсан, дараа нь цогцыг нь ойд аваачиж орхисон гэж ярьсан байгаа. За тэгчээд шоронд өгсөн ярилцлагуудынхаа үеэр та нар болохоор толгой дотор нь өөр нэг хүн амьдардаг гэж одоо мэдэгдэж эхэлсэн юм билээ. За түүний хэлснээр болохоор тухайн өөр хүн нь өөрийг нь аимшигтай зүйл хийхэд төлөвлөдөг одоо тийм хүн байсан гэж ярьсан. За илүү ингээд тодруулаад ярих юм бол тухайн өөр дүрийг нь Zero гэж нэрлэдэг. Одоо тэг гэсэн үг штэ. Та нарын хэлснээр бол тухайн Zero гэд доторх өөр хүн нь түүнд ингээд Athena охин тэднийг машины ослын хэрэгээр олон жил шоронд хийн гэж хэлсэн. За өөрөөр хэлэх юм бол Zero гэд нөгөө доторх тэр хоёр дахь хүн нь л муу тал нь байсан гэж өөрийгөө зөвтгөхийг оролдчихсэн байгаа. За мөрдөгчд болохоор тухайн одоо нөгөө дотор нь байдаг Zero гэд хүнтэй ярмаар байна гэх болгонд та нар болохоор нүдээ ингээл эргэлдүүлээл яг ингээл өөр хүн болох гээд бүр ингээд хичээж байгаа юм шиг тийм дүр эсэгдэг байсан. За мэдээж тэгээд одоо ингээд барьцлагдсныхаа дараа мөрдөгчд бол түүний гэрийг нэгжсэн байгаа. Гэрийг нь нэгжсэн чинь Athena-гийн болохоор ихэнх хувцас нь одоо хурдны замнуудын дагуу олцсон ч гэсэн нэг хувцас нь болохоор та нарын одоо хувцсныхын шүүгэнд нууга хийцэн байсныг тэднээс олсон юм байлээ. За тэгчээд Athena-г хулгайлсан FedEx гэдэг нөгөө хүргэлтийн машин. За тэгээд та нарын одоо өөрийнх нь эзэмшдэг өөр нэг машиныг шинжилгээнд хамруулсан чинь хоёулангаас нь Athena охины цус илэрсэн юм байна. За бас Athena одоо алуулсан өдөр та нарын өмсөж явсан FedEx-ийн одоо юм нөгөө дөрөм хувцас гэж
байдаг. За тэрийг нь ч гэсэн одоо шинжилгээнд өгсөн чинь зөвхөн цус биш бас үрийн шингэн хүртэл илэрсэн юм билээ. Ингээд түүний бусад хувцснуудыг ч гэсэн шалгаж үзсэн. За тэрэнд нь баг өдөр бүр өмсдөг байсан саарал цамц бас дотор хувцс нь хүртэл багтсан. За тэгээд тухайн бүх зүйлээс нь цус, үрийн шингэн бас төрөл бүрийн ДНХ-ийн улмөр илэрсэн юм байна. За хэрэг хийснийхээ дараа тэр бол интернетээр хэд хэдэн хайлтуудыг хийж үзсэн байсан. Охиныг алчаад Google дээр Paradise-аас алга болсон охин FedEx-ийн truck code тогтмол бичлэг хийдгүү гэсэн зүйлийг асуусан байсан. За өөрөөр хэлэх юм бол ингээд өөрийнх нь унжижсэн машины камер тасралтгүйгээр ингээд бичлэг хийдгүү гэсэн асуултыг бичээд ингээд хариулт хайжсэн гэсэн үг. За тэрнээс гадна өөр мэдээллүүд нь болохоор та нар дараагийн өдөр нь Athena-гийн гэрийн хажуугаар дахиад машинтайгаа өнгөрснийг нь бол баталж исэн. За тэгээд тухайн одоо мөч ч гэсэн түүний одоо нөгөө FedEx-ийн машиных нь камеранд бичигдсэн байсан юм билээ. Та нарын гар утасны байршлын мэдээлэл нь ч гэсэн бүх зүйлийг бол батлаад өгсөн. За ингэж та нар Horner гэдэг хүний хувьд бол бүх зүйл дууссан гэж хэлж болно. Athena охиныг бэлгийн хүчирхийлэлд одоо автуулсан уу үгүй юу гэдэг нь бол тодорхойгүй байгаа юм билээ. Магадгүй одоо олон нийтэд энэ мэдээллийг задруулахыг хүсээгүй байх. Дугаарын спонсор TechFit Monster уургийн ундаа хоол орлуулж булчингийн хөгжлийг дэмждэг. TechFit Monster уургийн ундааг өглөөний цайнд эсвэл өдөр хөнгөн уурга нөхөх үеэр хэрэглэх боломжтой. Жил болгоны энэ сард марафонууд эхнээсээ зохион байгуулагдаж залуучууд маань маш идэвхтэй оролцдог байсан. Тэгэхээр ядарч сүлдэхгүй байхын тулд уураг шимт хичээлийг хүний бие авах шаардлагатай болдог. Ялангуяа спортоор тогтмол хичээлдэг хүмүүс энэ зүйлийг бол огт орхигдуулдаггүй. Спортоор хичээлдэггүй хүнд ч гэсэн өдөрт авах ёстой уургийн хэмжээг эрүүлэр өгөх болно. Та бүхэн TechFit Monster уургийн ундааг CE-ийн бүх салбараас худалдаж авах боломжтой. Энгийн ундаа биш, эрүүл мэндийн ундааг хэрэглээндээ оруулж заншаарай. За ингээд хэдүүлээ дугаар руугаа буцаад оръё. Шүүх хурлын үеэр машин доторх аудио бичлэгийг танхимд сууж исэн бүх хүнд сонсгох үеэр Athena-гийн аав ээж хоёр нь бол байгаагүй. Насаараа ингээд мартаж чадахгүй аимшигтай гэдэг утгаар сонсохгүй байхаар одоо шийдсэн баг. За тэрнээс гадна хохирогч охины биен дээрээс эрэгтэй хүний ДНХ илэрсэн ч гэсэн яг ямар их үүсвэртэй болохыг нь бол тогтоож чадаагүй. За өөрөөр хэлэх юм бол үрийн шингэнч байж болно, за эсвэл өөр төрлийн биологийн улмурч байж болохоор байсан. За бас гарсан үр дүн та нарын одоо ДНХ-ийн профайлтай нийцжсэн ч гэсэн яг ингээд бүр 100% баттай таарч яах гэж аль бие осоор хэлэх боломжгүй байсан юм бэлээ. За энэ нь бол тухайн үед хэргийг нэлээд одоо тийм бодлонтой болгож байсан. За энэ бас нэг зүйлийг одоо дурдах хэрэгтэй баг. Шоронд байхдаа та нар болохоор ээжтэйгээ утсаар ярьж авах үедээ одоо ээж нь чи тэр охинд ямар нэг гаж юм хийсэн биш үсттэй гэж асуусан чинь та нар болохоор шууд л үгүй би тэгээгүй гэж хариулсан ба. Бас та нар өмгөөлөгчтэйгөө ярьж авах үедээ би алдартай болохыг хүсдэг байсан. Гэхдээ ийм замаар бишээ гэж ярьсан байдаг. За энээс долоон дор зүйл нь юу байсан гэхээр та нар одоо шоронд орсноос хойш 3 хоногийн дараа цагдаа нарт хандаад хэрвээ та нар намайг гэр бүлтэйгээ одоо ингээд хүүхэдтэйгээ хамт 1 сар амралтанд явуулчих юм бол би бүх зүйлийг үннээр нь ярьж өгье гэж хэлж исэн юм байна. Мэдээж одоо ийм хүсэлтийг шууд татгалцсан. Шүүх хурал хүртэл шоронд хоригдсон хിവэр үлдсэн. За ингээд шүүх хурал бол 26 оны 4 сард буюу одоо хэрэг гарснаас хойш бараг ингээд 4 жилийн дараа эхлэх ёстой байсан. За ерөнхийдөө бол ингээд нөгөө хэрэгээ хүлээхгүй байжгаад эцэс сүүлдээ шүүх хурал эхлэхээс яг ингээд өмнөхөн та нар бол гинт бүх хэрэгт бурууга хүлээсэн юм билээ. Яагаад тэгснийг нь мэдэхгүй ч гэсэн та нарын одоо эсрэг овоорсон астар их нотлох баримтуудыг мэдчихэд тэмцээд ч юу нэгээд амжилт олохгүй юм байна гэдгийг бараг ойлгосон байх. За тэгээ энэ хэрэг бол цаазын ял хэрэгждэг Texas мужид болж өнгөрсөн. Та нарыг хамгийн хатуу ял шийтгэл авахыг ч гэсэн бараг бүх хүмүүс мэдчихсэн. За тэгээ түрүү сард гэсэн үг штэ ерөнхийдөө шүүх хурал нь одоо ингээд эхлээд бүх хүмүүсийн анхаарал ял оноох хэсэг рүү одоо төвлөрөөд прокуроруудын зүгээс бол хамгийн ихэнд нэг тодорхой зүйлийг онцолсон. За Athena бол фургон машинд орохдоо амьд эрүүл байсан. За бас та нар бол энэ бүхнийг зүгээр л одоо золгүй осол байсан гэж худал ярьсан гэж мэдэгдсэн юм байна. За харин сэдлийн тухайд прокурорууд болохоор та нарын урд нь таньдаг байсан 2 эмэгтэйг гэрчийн суудалтаа дуудаж авчирсан байсан. За тэгээ тэр 2 эмэгтэй бол хоёулаа та нар олон жилийн өмнө өөрсдөд нь ингээд халтсан гэж
мэдүүлсэн одоо тийм хүмүүс байсан. За нэг нь болохоор 2013 онд, нөгөөх нь 2014 онд бас ингэж ярьсан. За хамгийн аимшигтай нь болохоор нэг эмэгтэй нь ердөө 16хан настай байх үед нь та нар бол өөрлөө ингээд халдчихсан. За тэгээд одоо хүчээр дайрч авах үед нь сэрсэн тухайгаа одоо ингээд шүүх танхимд ярьсан юм байна. За дараа нь болохоор шүүхт бол та нарын байцаалтын бичлэгүүдийг олон нийтэд бол үзүүлсэн. За тэгсэн чинь тухайн байцаалтан дээр болохоор ингээд эхлээд өөрийнхөөрөө ярьж ийснаа дараа нь болохоор нөгөө биедэн байдаг өөр зеро гэх дүрдээ орж байгаа тэр дүрс нь бас ингээд одоо харагдсан. Тэнд байсан бүх хүмүүсийн ярьснаар бол zero гэдэг хүн нь бол маш тийм тайван, хүндий, зарим үед бүр нөхцөл байдлыг хөвгчлөлтэй юм шиг хүлээж авч байгаа юм шиг харагдчихсэн талаар бол дурдсан байсан. Тэгэхээр одоо энэ хүн ингээд бас айгүй сайн тийм жүжиглэх чадвартай байсан юм уу, ямар ч гэсэн хүмүүс нэг тийм айгүй эвгүй гэмээр мэдрэмжийг төрүүлж исэн юм. За тэгээд шүүх хурлын дараагийн явц бол мэдээж шүүх шинжилгээний нотлох баримтууд байсан. За фургон машинаас, Атенагийн хувцснаас, та нарын эд зүйлсээс за бас задлан шинжилгээний үеэр илэрсэн ДНХ-юуд нь бол бүгд түүний профайлтай нийцжсэн гэдгийг одоо мэдгдсэн. За эцэст нь бол шүүгчдийн баг та нарын шоронгоос бичсэн захидлуудыг одоо нийтээрээ ингээд сонссон. За Атенагийн гэр бүлд нь хаягдсан байсан нэг захидалтаа энэ та нар гэж залуу юу гэж бичсэн байсан гэхээр би танай гэр бүлд аимшигтай зүйл хийсэн. Намайг уучлаарай. Хичнээн олон шөнө нойр хүрэхгүй сэрүүн хөвцнийг минь та нар төсөөлөхгүй бах. Би та бүхний төлөө залбирдаг. Та нар бяцхан охиноо өсч том болохыг хизээж харахгүй. Үүнд үнэхээр харамсаж байна. Одоо миний хүүч гисэн өөрийн аав хамгаалагчгүй өсөх болно. Би өөрийн сэтгцийн байдлыг тогтворгүй болгосондоо харамсаж байна. Би та нараас бяцхан сахиусан тэнгэрийг чинь булааж авсандаа харамсаж байна. Миний өхөл ямар нэг байдлаар та нарын шаналлыг хөнгөвчлөөсэй гэж залбирч байна. Миний гуйх ганц зүйл бол уучлал, бас миний хүүг санаарай. Түүнд өршөөл инрэл үзүүлээрэй. Ягаад гэвэл тэр одоо өөрийн аавгүй болсон гэж битсэн байгаа. За мэдээж одоо энэ нүгсэн зүгээр л ингээд одоо уучлал гуйх гэсэн тийм зөвхөрсөн орлого байсан байх магадлал угаасаа өндөр. За тэгээ хамгийн их одоо ингээд та бүхэн ч гэсэн сая сонсоод анзаарсан байх. Тэр анзаарэгдсэн зүйл нь юу гэхээр энэ захидлууд донд бол тэр ихэвчлэн өөрийнхөө тухай ярьсан болохоос битсэн болохоос биш хохирогчийн тухай бараг нэг их зүйл дуртаагүй байсан бас одоо хүмүүсийн дургуутслыг бол маш их хүргэсэн. За тэгээ хамгийн одоо инээдтэй гэхүү эмгэнэлтэй гэхүү нэг эргүү юм нь юу байсан гэхээр одоо яг энэ захиануудыг бичиж авах үедээ нөгөөх чи ахаад ийм шин түүх зохиогоод тэрийг бас захиандаа бичсэн байсан. За тэгээ тэр захиан дээр нь юу гэсэн байсан гэхээр намайг гэрийнхэн нүдэнд очиход настай нэг эрэгтэй хүн буу тулгсан. Тэр миний төрөвчийг шаардаж нэхэж авсан. Хачирхалтай нь бараг л ингээд намайг ирэхийг хүлээж байгаа юм шиг санагдсан. Тэр миний төрөвчийг шалгасны дараа буцааж өгөөд надад заавар өгсөн. Тэр охиныг аваад тодорхой нэг газарт хүргэж өгөхийг тушаасан. Бас охинд өмсүүлэх хувцас өгөөд аваачхаасаа өмнө сольж өмсөг гэж хэлсэн. Тэр миний гэр бүлээр сүрдүүлсэн болохоор би яхаа мэдээгүй. Тэгээд зүгээр л хэлснээр нь хийсэн. Дашрамт хэлэхэд хэвлэлд битгий энэ зүйлийг хэлээрэ тэр хүн ямар нэг зүйл хийх вэ гэж айж байна. Хэрвээ намайг шүүх рүү явах эсвэл буцах замд алчих юм бол тэр хүн энэ бүх зүйлийг хийсэн гэсэн үг гэд одоо биччихсэн байсан. Мэдээж цагдаа нар бол энэ мэдүүлгийг шалгах шаардлагатай болсон ч гэсэн гайхах ямар ч зүйлгүйгээр түүний ярьсныг батлах нэгч тийм нотлохоо ерөөсөө олдоогүй. За энэ бол ердөө л дахиад ингээд нэг одоо энэ хүний зохиосон одоо худлаа түүх байгаад байгаа. Өөрөөсөө ер нь бол бурууг холдуулах гэсэн бас нэг тэнэг оролдлого байсан. За тэгчээ бас болоогүй. Шоронд байхдаа та нар болохоор амиа хорлох оролдлого хүртэл хийж исэн. За яг үнэндээ бол ингээд нөгөө гэмт хүн гэлбэлцэн гэдэг шиг янз бүрийн арга бодож исэн гэдгийг нь одоо нэг жишээ бол энэ байсан. За гэхдээ одоо шүүх ажиллагаа бол ямар ч байсан түүний одоо энэ хийгээд байгаа үйлдэлүүдийг нь тоолгүйгээр үргэлж илсэн. За тэгээ эцэст нь болохоор шүүгчдийн баг хамгийн аимшигтай нотлох баримтуудын нэгийг бол одоо нийтэд үзүүлсэн байгаа. За мэдээж тэр нь бол одоо нөгөө камерын бичлэг болон аудио одоо тийм бичлэг байсан. Гэхдээ тухайн бичлэгийг шүүх танхимд одоо сонсох хоос үзүүлэхээс өмнө бол тэнд байсан бүх хүнд хэрвээ сонсож чадахгүй байж магадгүй гэж бодож байгаа бол одоо ингээд танхимаас гарч болно гэдгийг анхааруулсан. За ингээд дараа нь бол одоо Атенагийн гэр бүл танхимаас гарахаар шийдсэн одоо угаасаа гайхах зүйл бол ерөөсөө биш. За харин шүүгчдийн баг бол тухайн бичлэгийн секунд болгоныг нь үзээд сонсохоос өөр одоо аргагүй болсон юм билээ. За яаж охиныг хулгайлсан, Атена сургууль бас багшийнхаа тухай ярьж байгаа. За бас ердөө 7 настай хүүхэд аимшигтай нөхцөл байдлыг ойлгохыг оролдож байгаа цаг мөч гээд одоо энгийн харилцан яриа мөртлөө
дараа нь болсон үйл явдлыг ингээд бүх хүмүүс мэдчихсэн байгаа болохоор секунд болгон хүмүүст одоо ингээд аимшигтай санагдчихсан. За шүүгчдийн одоо ингээд ихэнх нь одоо илт тийм зочирдсан байдалтай, зарим нь ингээд бүр уйлж исэн байгаа. Үнэндээ бол яг та нар ингээд одоо сонсгож үзүүлж авах үеэр зарим хэсэгт нь ингээд харцаа бууруулж исэн гэж бол хожим нь яригдсан байдаг. Тухайн одоо шүүх танхимд байсан баг бүх хүний дотор муухаармаар мэдрэмж бодол авсан талаараа одоо ингээд сүүл ярьсан байдаг. Тэгээ бүх хүний харц болохоор тэр бүх аимшигтай зүйлийг бий болгосон яг шүүх танхимын голд сууж исэн та нар гэх жигшүүртэй одоо хүн рүү бол төвлөрчсөн байдалтай байсан. Тэгээ энэ бүхний эцэст та нарын ярьсан түүхэнд үнэхээр итгэж үлдсэн хүн бол бараг байгаагүй. За тэгээ дараа нь болохоор өмгөөлөгчид ялыг нь хөнгөрүүлэх тал дээр төвлөрсөн байгаа. За тэд нар бол та нарын аутизмын онош, за сэтгцийн асуудлууд эхийн хөвлөд байхдаа архины нөлөөнд өртсөн байж магадгүй гэх зүйлс, за бас бага насны сэтгэл зүйн шархыг нь дурдж ярьсан. За энэ дээр болохоор ингээд яагаад одоо аутизмыг дурдаад байгааг юусоо би ойлгоогүй. Аутизмтай хүүхэд гэдэг чинь одоо зүгээр л ингээд бусад хүүхдүүдээс арай илүү мэдрэг байдаг. За энгийн одоо дуу чимээг илүү чанга ингээд сонсдог ч юм уу. Хурц гэрэл олон хүнтэй газар хит их ядардаг. Үнэр бас амтанд хүчтэй хариу үзүүлдэг. Сэтгэл хөдлөлөө илүү хүчтэйгээр мэдэрдэг. Өөрчлөлт за ингээд гинтийн зүйлд их стресстэй гэх мэт зүйлийг бол мэрэгжлийн хүмүүс бол дурдж ярьдаг. Тэгэхээр аутизмтай байна гэдэг нь аюултай гэсэн үг юусоо биш. Харин ч ихэнх аутизмтай хүмүүс тайван бас юм мэдрэмжтэй, бусдыг илүү их ойлгодог хүмүүс байдаг гэсэн судалгаа одоо байд юм билээ. Тэгэхээр ийм зүйл ярьж бусад одоо аутизмтай хүмүүсийг хар бараа юмдаа хавчулсан айгуу тийм утгагүй санагдсан. Та нарын одоо өмгөөлөгчд нь энээс өөр одоо хэлэх зүйл ингээд одоо байгаагүй мүү? Тархины өөрчлөлт гэсэн зүйл одоо юм тархины одоо рентген зураг энэ төр байдаг шүү дээ. Тийм зүйл юусоо хийгдээгүй юм мэдхгүй. Ямар ч тач ингээд шүүх хурал дээр ийм зүйл яригдсан нь юусоо одоо миний хувьд одоо хувийн хувьд ерөөсө таалагдаагүй. Үнийг хэлэхэд энэ бүхэн бараг л ингээд одоо дэмий тийм шалтак төдий зүйл байсан маа. Та нарын ээж нь хүртэл гэрчийн судалд суугаад өөрийнхөө хүнд хэцүү одоо туулж өнгөрүүлсэн амьдрал тэгээ өөрийнхөө одоо ингээд донтолтуудынхаа тухай ингээд элен далангуу одоо ярьсан байдаг. За тэгээ шүүхтээр танилцуулсан нотлох баримтуудыг одоо үзсний дараа өөрийнх нь хүү Атена охинд бэлгийн хүчирхийлэл үйлчээд тэгээд дараа нь алсан гэдэгтээ одоо итгэлтэй байна гэж хүртэл хүлээн зөвшөөрсөн юм байлээ. Тэгээ шүүх хурлын үеэр болохоор ээж нь ингээд зарим хэсгээр нь айгүй уурлаад тэгээ зарим хэсгээр нь болохоор ингээд сэтгэлээ барьж чадахгүй уйлаад Атена чинь зүгээр л жоохон хүүхэд байсан штэ гэж хэлсэн байдаг. За тэгэхээр өмгөөллийн талаас ч тэр өөрийнх нь ингээд энэ та нар гэж хүний ээжийнхэн зүгээс ч тэр яг юу басан талаар нөгөө талтай маргах ямар ч зүйл бараг байгаагүй гэж хэлж болно. Тэгээ эцэст нь бол шүүгчдийн баг мэдээж шийдвэрээ одоо гаргасан байгаа. Атенад өршөөлгүй хандсан шиг нь шүүгчч бас та нарт өршөөлгүй хандахаар шийдсэн. За ингээд эцэст нь бол түүнд цаазын ялыг оноосон. За шүүхээс чамд оноож байгаа ял бол үхэл гэж одоо шүүгчийн зүгээс хэлсэн байна. Яг нарийн деталь зүйлүүдийг сошиал орчинд бас ерөөсөө нийтлээгүй байлээ. За тэрэн ч дээр авах гэж бодсон. Ер нь хүүхдтэй холбоотой хэрэг манай сувг дээр төдийлөн яригддаггүй. Насанд хүрсэн хүмүүсийн хооронд гарсан асуудлаас ч илүү одоо хүнд тусдаг болохоор аль болох одоо ярихгүй байхыг хичээдэг. Гэхдээ энэ хэрэг дээр бол Атена охиныг хөнөөснийхөө төлөө алуурчны цаазын ял сонссон болохоор Америк гэлтгүү одоо бусад улс орны хүмүүс ч гэсэн энэ хэргийг нээлттэй мэдээлэлээд хин нэг хийсэн харгас үйлдэл ийм хариу хүлээж идэг гэдгийг сануулж байгаа тийм хэрэг юм шиг санагцсан. Цаазын яал ер нь бол ингээд хоёр талтай. За аль ч улсад цаазын яалын талаар ингээд хүмүүс бол одоо үзэл бодол нь хоёр хуваагдсан байдаг. Зарим нь болохоор ингээд шууд цаазалж алхан дээр одоо татвар төлөгчдийн мөнгөөр алуурчин харгас гэмт хэрэгтнийг хооллож унтлаад тижээлээ гэж дургуйцлаа илэрхийлдэг. За үхлийг үхлээр гэж шууд утгаар нь хэрэгжүүлэхийг хүсдэг хүмүүс бол маш олон байдаг. За харин нөгөө тал нь болохоор амьдын том идлээд ингээд насаараа шоронд хатах ёстой гэсэн байр суурьтай байдаг. За энийг бол улс болгон өөрсдийн хуулиараа шийддэг. За Атена охины хувьд болохоор 7 настай амьдралыг ч гэсэн бүрэн таних чадаагүй, ямар ч ингээд гим зэмгүй, ингээд ийм нэг аимшигын одоо новшид алуулсан одоо түүх байна. Охины гэр бүлийнхэн ууг хашууга даван туулж чадахгүй, насаараа одоо шанална гэж бодохоор амар санагцсан. За тэгээд Джейкоб гээд аав нь болохоор охиноо алдснаас хойш архинд ороод 7 хоногт ганц удаа бараг хоол иддэг болоод ингээд 23 кг хүртэл турсан. Лизи гээд нөгөө эмэгтэйтэйгээ бараг салах дээрээ тулсан. За Лизи болохоор Атенагийн дүүтэй хамт зовлонгоо даван туулахын тулд сэтгэл заслын эмчилгээ хийх шаардлагатай болсон талаар бас яригдсан байсан.
За ийм үйл явдал бол ямарваа нэг айлд болж өнгөрөхөд ард нь одоо маш олон хүн тодорхой хэмжээнд үхдэг гэж ярьдаг. Сэтгэл санаа, цаг хугацаа, ахуй амьдрал гээд бүх зүйл урдных шигэ байхаа болж бүр мөсөн одоо ингээд өөрчлөгддөг. За Атенагийн үхлийн дараа Wise County даяараа ол гашуудал давтаж түүний дурсгалд зориулж шуудангийн хайрцаг, замын тэмдэг, цахилгааны шонгуудаар ягаан өнгийн тууз уйж одоо эмгэнэл илэрхийлсэн юм байна. За тэрнээс гадна энэ хэрэгээс хойш гарсан хамгийн том өөрчлөлт нь одоо юу байсан гэхээр Атенаг нас барсны дараахан Athena Alert гэдэг одоо шинэ тохиоллын системийг бий болгосон юм байлээ. Та бүхэн одоо нөгөө Америкт хэрэгждэг Amber Alert гэдгийг мэдж байгаа бах. Манай суугаарч гэсэн урд нь энэ Amber Alert-ийн одоо түүхийг бол ярьжсэн. За Athena Alert гэдэг нь яадаг вэ гэхээр Amber одоо Alert-ыг бодох юм бол илүү тийм хурдан одоо тийм орон нутгийн хувилбар юм байна. За тэгээд 100 одоо милийн радиуст үйлчилдэг гэсэн бэлээ. За хүүхэд алга болсон тохиолдолд заавал хулгайлагдсан гэдгийг эхлээд одоо батлах шаардлагагүйгээр хууль хүчний байгууллагууд бүс нутгийн хэмжээнд шуурхай анхааруулга түгээх боломжтой болгосон гэсэн үг. За хүүхэд алга болсны дараа одоо нөгөө golden hour буюу одоо алтан хором мөч, алтан цаг гэж яригддаг шүү дээ. За өөрөөр хэлэх юм бол ингээд нөгөө олдохгүй цаг хугацаа өнгөрөх тусмаа амьд олох магадлал эрс багасдаг гэж үздэг. За Amber Alert-ыг бол хүн болгон хүүхдээ одоо алдсныхаа дараа ашиглаж одоо ерөөсөж чаддгүй юм байна л та. Яагаад гэхээр хүүхэд алга болсон дуудлага ихэнхдээ сайн дураараа одоо явцсан ч юм уу эсвэл ингээ ойрхон газар бие биенээсээ төөрцөн тохиолдол байдаг учраас тэр болгон хүмүүсийн хүсэлтийг хүлээж аваад нийтэд зарлдаггүй гэдэм билээ. Зүгээр ингээнээр ингээ бодоод үзэхэд хэрвээ хүүхэд нь олдохгүй нэг цаг болчингуут одоо Amber Alert-ээр зарлууллаа гэж бодъё заяа. Тэгэнгүүт ингээ зарлаад удаагүй байж тал ихэнх хүүхдүүд одоо олдчихдээ юм байна л да. Ямар нэг гэмтэлгүй зүгээр л ингээ одоо ээж аваасаа төөрцөн байдаг. Тэгэхээр ийм маягаар одоо ингээ хүүхэд болгоныг алга болонгууд нь Amber Alert дээр зарлаад авах юм бол өдөр болгон шахуу ийм төрлийн мессеж хүмүүсийн одоо гар утсан дээр ирнэ гэсэн үг. Олон дахин давтамжтай ирсэн мессежнээс болоод хүмүүс бас сүүлдээ бүр ингээд тоохоо болоод бүр ингээд дөжөрчдөг гэсэн үг. Тэгэхээр тэр талаасаа бодолцож үзээд Amber Alert тодорхой одоо шаардлагуудыг хангаагүй тохиолдолд хүүхдийг хайх ажиллагаанд хүн болгоныг оруулдаггүй нь бас ийм учиртай юм байлээ. За тэгээд Athena Alert гэдэг нь болохоор орон нутгийн илүү тийм хурдан шуурхай хувилбар гэдэг утгаараа дараа ингээд хүүхэд алга болоход бол заавал ингээд тэр нөгөө Amber Alert-ыг хүлээлгүйгээр шуурхай арга хэмжээ авч болохоор сайн систем юм шиг санагдсан. За ингээд бяцхан охин хорвоогоос салсан ч гэсэн үйл хэрэг нь цаашдаа эргээр хэрэгжиж эхлэх бас нэг эхлэлийг одоо тавьж байгаа нь сайшаалтай санагдсан. За яг ингээд нас барахын өмнө одоо нөгөө Athena-гийн сургууль дээр Red Ribbon Week гэд болд юм байна л да. Одоо хүүхдүүдийн тийм аюулгүй байдал бас сэрэмжлүүлэхийн талаар заадаг арга хэмжээ зохион байгуулагдсан юм байлээ. За тэгээ тэр үйл ажиллагаан дээр Athena нэг жижигхэн тийм төсөл дээр ажиллаад өнгөлөг зурагтай тэмдэглэлийн хуудас хийж исэн юм бэлээ. За тэрэн дээрээ болохоор ингээд ээж аавдаа зориулаад I love you and we will have a better day tomorrow гэд бичсэн байсан. За энэ болохоор би та нартай хайртай, маргааш бидний хувьд илүү сайхан өдөр байх болно гэд одоо бичсэн байсан. За энгийн үг юм шиг мөртлөө одоо ингээд нас барсныхан дараа энэ үгийг харахад бол маш тийм зүрх зүсмээр санагдсан. Айгуу тийм эвгүй ингээд зүйлүүд дараараасаа одоо болж өнгөрсөн, хүн болгоны сэтгэлийг зүссэн ийм зүйл байсан. За ингээд ийм нэг одоо маш хэцүү хэрэг байна. Энэ хэргийг одоо яриад өгөөч гэж хэд хэдэн хүнээс мессеж бас би хүлээж авсан. Тэгээ миний одоо цуглуулсан олж мэдсэн мэдээлэлүүд гэвэл ийм байна. Хүмүүс одоо ингээд бодож байгаа энэ хэрэг одоо ингээд 22 онд гарсан юм bijж одоо нотлох байрамд камерын бичлэг аудио гэд бүх юм нь бэлэн байж хаад яагаад ингээд 4 жилийн дараа шүүх хурлын болж байгаа юм болоо шууд ингээд шүүгдэхгүй яасан болоо энэ гэж хардаг хүн угаасаа хаасаагүй байсан бах. За яг үнэндээ бол ингээд нөгөө манай одоо 161 дэх подкаст дээр оролцсон Будзаан гэд зэд хурандаа хүнээс нөгөө Монголд олж исэн Шангрилагийн зодооны талаар би асуусан байхгүй юу. Тэгээд тэр хүүхдүүдийн асуудал яг ингээ юу болж байгаа зураг бичлэг нь хүртэл ингээд бэлэн байж хаад яагаад одоо ингээ чимээгүй болсон гэд асуусан чинь шалгагдах шатандаа явж байгаа гэсэн тийм хариуг бол надад өгчээсэн. Шалгагдах шат бидний бодсон шиг тийм амар бэдгүй юм билэ. Хууль ингээд бүх хүнд тэгшүүлчлэх ёстой байдаг шиг энэ бүхнийг одоо шатны байгууллагууд шалгаад манай Монгол улсын хуулиар одоо ямар ял шийтгэл оноох ёстой байдаг. Хохирсон хүүхдүүдийн гэмтлийн зэрэг за эрүүгийн хэрэгүү, иргэний хэрэгүү гэх мэт маш тийм ээдрэгтэй үе шаттай байдаг болохоор үнэхээр шалгагдж байгаа бол шалгаж гин гэсэн хариуг би өгсөөр байгаа гэд тэр цагтаа бол ярьж исэн. За тухайн хэсгийг бол
бол ингээд подкастн дээр яриаг нь бол одоо би хасаад оруулчихсан байгаа. Тэгэхээр хэрэг болгон нотлох баримттай гингүүт шууд одоо шүүхээр оруулаад яллал ингээд өмгөөлөл одоо хаагддаг юм ерөөсөө биш. Маш олон процесстэй байдаг гэдгийг одоо энэ Athena охины хэрэгээс ч гэсэн та бүхэн ойлгосон байх гэж бодож байна. Ингээ өнөөдрийн дугаар маань энэ хүрээд өндөрлөх боллоо. Дугаартаа маань TechFit Master уургийн ундаа хамтарч ажиллалаа. За сүүлийн жилүүдэд марафонд оролцдог залуучууд их болсон болохоор уургаа нөхөж TechFit Master-ыг хэрэглээрэй гэж зөвлөмөр байна. Гүйдэг, алхдаг, сэлдэг, за ер нь ямар нэг спортоор хичээлдэг үгүй нь одоо хамааралгүйгээр та бүхэн эрүүл мэндэд анхаарч уургаа нөхөөрэй. За дугаараа дууссан сонсон нийт сонсогчдоо баярлалаа. Хэдүүлээ 4 дахь өдөр нэмэлт дугаараар эргээд уулзъя. Түр баярлалаа.